За атомын ус төрчийн атомын бүтцийг бүгдээ эхлээд авч үзье. Ус төрчийн атом маань нэг электронтой, нэг электрон нь цөмөө тойроод ирж байна. Энэ бол бүтцийн хувьд маш энгийн хэлбэр юм. Харин олон атомд электроны хувьд бүтц нь ямар байх вэ? Электронууд нь хэрхэн түгэн байрших вэ гэдэг нь нэлээд сонирхолтой асуудал юм. Энэ талаар өнөөдөр хэдүүл авч үзье. За юуны төрөнд бид нар Уиллистийн атомын дэс дугаарын тоо нь протоны тоотой тэнцвэр байдаг. Атом захилгаан саармаг үедээ протоны тоо электроны тоотой тэнцвэр байдаг гэдгийг санах хэрэгтэй. Атомын электрон нэг бүр нь төвийн тэгш хэмт бус колоны орон дотор хөдөлдөг учраас электрон нэг бүрийн төлөвийг N, L, M, S гэсэн дөрвөн квантоор тодорхойлдог. За квант тоонуудаа танилцъя. N нь гол квант тоо. Энэ маань 1, 2, 3 гэх мэтчлэн бүхэл тоо утга авдаг. Атомын төлөвийн энергийг тодорхойлдог тоо. L орбитын квант тоо маань тэг 1, 2 гэх мэтчлэн N-ээс хасах 1 гэсэн утга авдаг. Энэ маань атомын электрон бүрхүүлийн орбитын хэлбэрийг тодорхойлдог тоо. M соронзон квант тоо маань тэг нэм хасах 1, нэм хасах 2 гэх мэтчлэн нэм хасах L гэсэн утга авдаг. Орбитын соронзон моментийн огторгуудах чиглэлийг илэрхийлдэг. S спины квант тоо маань нэм хасах 2-ны 1 гэсэн 2 утга авдаг. Электроны спины чиглэлийг илэрхийлдэг байна. Атом нь үндсэн төлөвтэй байхдаа сонгодог механикийн хуулиусаар энергийн хамгийн доод буюу үндсэн төлөвтэй илүү доктортой байх ёстой. Тэгвэл электрон бүр нь 1s төлөвт буюу N нь нэгтэй тэнцүү, L нь тэгтэй тэнцүү төлөвт байх ёстой. Гэтэл туршлагын үр дүнгээс харвал тийм биш байдаг. Үүний шалтгааныг квант механикийн хууль болох хоргийн зарчмаар тайлбарладаг. 1922 онд Германы эрдэмтэн Паул энэхүү зарчмыг гаргасан байна. Энэ нь нэг атомын дотор дөрвөн квант тоо N, L, M, S маань ижил 2 электрон байж болдоггүй. Өөрөөр хэлбэл нэг ижил төлөвт 2 электрон байх боломжгүй гэсэн үг. За үүнийг багш нь хүснэгт нэг дээр тайлбарлая. Энэ гол квант тоо ижил электронууд нийлээд электрон бүрхүүлийг үүсгэдэг. Электрон бүрхүүлэн дотроо L орбитын квант тоогоороо ялгаатай дэд бүрхүүлүүдийг үүсгэдэг. За тэгвэл хүснэгт нэгт босоод тэнглэгийн дагуу N гол квант тоог хойшоогоо X тэнглэгийн дагуу болохоор орбитын квант тоог илэрхийлсэн байна. Орбитын квант тооны үүсгэж байгаа бүрхүүлүүдийг жижиг S, P, D, F, G гэдэг хэмжлэг үүсгэж тэмдэглэсэн байна. Гол квант тооны тухайн утганд харгалзах электрон бүрхүүлийг K, L, M, N, O гэх мэтчлэн том үсгээр тэмдэглэдэг. За хамгийн хойнд болохоор тухайн төлөвийн гол квант тоо мэрэгдэж байх юм бол бид нар тухайн төлөвт байх электроны тоог тодорхойлох боломжтой болдог. За жишээ нь N нь 1 байгаа тохиолдолд энэ томьёо осоор 2 байх нь 2 электрон байх боломжтой. Өөрөөр хэлбэл K бүрхүүлд 2 электрон байх боломжтой. L бүрхүүлд болохоор 8 электрон, M бүрхүүлд 18, N бүрхүүлд 32, O бүрхүүлд болохоор 50. За буцаад дэд бүрхүүлүүдийг харъя. S дэд бүрхүүл 2 электронууд үрдэг. За энэ доошогоо 2-оор дүргэгдсэн байна. P дэд бүрхүүл маань болохоор N2, L нь нэгтэй тэнцүү тохиолдолд P дэд бүрхүүл үүсгэж байгаа. Энэ маань 6 электронууд үрдэг. Энэ доошогоо 6 зааж өгсөн байна. D дэд бүрхүүл маань болохоор 10-аар дүргэгддэг. F дэд бүрхүүл маань 14, G дэд бүрхүүл маань 18 электронууд дүргэгдэх нэ. За одоо бүгдээрээ ус төрчтэй ижилхэн бусад элементийн хувьд элементийн атомуудын хувьд бүтцийг хэрхэн зурж байгуулж болох вэ гэдгийг зураг 1-2-оос харъя. За 1-2-д багш нь гели, азот, алюминиум гэсэн 3 элементийг авч үзлээ хөнгөн цагаан. Гелийн хувьд гели маань 2 электронтой, 2 протонтой. Энэ 2 электрон нь болохоор K бүрхүүл дээр оршиж байна. Азотын хувьд болохоор 7 электронтой, 7 электроны 2 нь K бүрхүүл дээр, үлдсэн 5 нь болохоор ямар бүрхүүл дээр вэ? L бүрхүүл дээр байна. Хөнгөн цагааны хувьд болохоор 2 нь 13 электрон байх ёстой. 13 электроны 2 нь K бүрхүүл дээр, үлдсэн 8 нь болохоор L бүрхүүл дээр,
N бүрхүүл дээр болохоор 3 электрон байж байна. За бид нар энд өнгөөр ялгаа зурцсан байгааг зураг 1-2-аас харж болж байна. Тэгвэл энэ жишээ нь гелигийн хувьд К бүрхүүл дээр байгаа 2 электрон ижил байж болохгүй гэж түрүүн Паулийн зарчимдэр бид нар ярьсан байгаа. Түүний ялгааг нь одоо бид нар энэ хүслэгт зураг 1-3-аас тайлбарлая гэж байна. За зураг 1-3-ыг ажиглаа хэдүүлээ. Босоо тэнгэлгийн дагуу болохоор электрон бүрхүүлийг тэмдэглэсэн байна. Хэвтээ тэнгэлгийн дагуу болохоор уйлах системийн эхний 5 элементийг авч утсан байна. Паулийн зарчмаар элементүүдийн уйлан давтагдах шин чанарыг тайлбарлаж болдог. За тэгвэл энд ус зөрөгч, гели, литий, берилий, бор гэсэн 5 элементийг авч утсан байна. Ус зөрөгчийн 1 электрон маань 1 S гэсэн бүрхүүл дээр оршино. Гелийн 2 электрон маань болохоор 1 S гэсэн төлөвт орших боловч спинерийн ялгаатай байгааг өнгөөр ялгаа зурцсан байна. Харж байгаа бах та бүхэн тийм ээ. Спин нь ялгаатай 2 электрон байх нь. Литийн 3 электрон болохоор 1 S дээр 2, 2 S дээр 1 электрон. Берилигийн 4 электроны 2 нь 1 S дээр 2 нь 2 S дээр байх нь. Борын 5 электроны 2 нь 1 S дээр 2 нь 2 S дээр 1 нь 2p гэсэн бүрхүүл дээр оршихны. За атомын физикт гол квант ба орбитын квант тоогоор тухайн төлөвийг товчилж илэрхийлж болдог. Үүнийг электрон конфигурац гэж нэрлэдэг. За тэгвэл энд багш нь конфигурацийг бичсэн байна. Хэдүүлээ ус төрөгчийг харъя. Ус төрөгч гэхээр 1 S дээр 1 электрон оршино. За гелийн хувьд 1 S дээр 2 электрон оршино. Литигийн хувьд болохоор 1 S дээр 2 электрон нь 2 S дээр 1 электрон оршино. Берилигийн хувьд болохоор 1 S дээр 2, 2 S дээр 2 электрон. Борын хувьд болохоор 1 S дээр нь 2 электрон, 2 S дээр нь 2 электрон, 2p дээр 1 электрон. Ингээд 5 электрон хэрхэн электрон бүрхүүлээр тархаж байлгахыг бол харуулж байна. За түрүүн бид нар энэ зураг 1-2 дээр үзүүлсэн азот ба хөнгөн цагааны хувьд конфигурац бичиж үзье. За азотыг харах юм бол бид нар энэ дээр 2 электрон маань К бүрхүүл дээр байна гэж утсан. За 1 S-ийн 2. 5 электрон маань болохоор ямар бүрхүүл дээр? L бүрхүүл дээр байна гэсэн. Тэгвэл энэ 5 электрон маань 2 нь 2S дээр, 3 нь 2p дээр байршина. Хөнгөн цагааныг аваад үзье. Алюминиум 13. 1S-ийн 2, 2S-ийн 2, 2p 6, 3S дээр 2, 3p дээр 1. Өөрөөр хэлбэл хамгийн гадна л энэ бүрхүүл дээр байгаа 3 электроны 2 нь 3S дээр, 1 нь 3p дээр байх нь 3S дээр. За юунтын ижилхэн калийг аваад үзье. Калигийн хувьд кали 19, 1S-ийн 2, 2S дээр 2, 2p дээр 6, 3S дээр 2, 3p дээр 6, 4S-ийн 1 болцсон байна. За энд нэг онцлог байгаа бах. 3p гэчээд дараа нь уг нь бол D гэсэн элемент бод орж ирэх хэрэгтэй байсан. 3D. Гэтэл энд 3D гэж байхгүйгээр шууд 4S болцсон байна. За үүний шалтгааныг бид нар энд тайлбарлаж үзсэн байна. Калигийн хувьд 3D төлөвийн энерги нь 4S төлөвийн энергиэс их байдаг. Тийм учраас 4S гэсэн электрон бий болсон байна. Атомын оптик, хим, физик шин чанар уйлан давтагддаг нь уйлах систем квант механикийн хуулиар тайлбарлагдад оршдог. За бид түрүүнд дурдсан Паулийн зарчим нь захирагддаг 2-1, нэг бүхэл 2-1 гэх мэтчлэн спинтэй бөөмсийг перимонууд гэдэг. Харин бүхэл тон спинтэй бөөмсүүдийг бозонууд гэх бөгөөд эдгээр нь Паулийн зарчимд захирагддаг юм байна. За одоо бүгдээрээ эрентгийн туяа ба түүний спектр давтамж эрентгийн туяа хэрхэн үүсэх талаар авч үзье. 1895 онд Германы эрдэмтэн рентген онцгой нэвтрэмтгийн нэгэн туяаг бол ажигласан байдаг. Түүнийг өөрийнх нь нэрээр рентген туяа гэж нэрлэсэн. Рентген туяа нь тусгай зориултын рентген хоолойд гаргаж авдаг рентген туяаг. Рентген хоолой гэдэг нь болохоор 10-6 зэрт мм мөнгө усны баган болтол агаарыг нь сэргэжүүлсэн шилэг хоолой юм уу металл хоолойд анод катод гэсэн электродыг байрлуулдаг. Тэгээд электродыг өндөр тогтмол хүчтэй холбоод катодоос суурах электронуудыг хурцсгадаг. Ингээ электронууд нь хурцсаад анодыг мөргөн торомслох үед
0.1 ангстремаас 800 ангстрем долгионы уртаа цахилгаан соромжон долгион цацрагдаг. Үүнийг бид нэр рентген туяа гэдэг. За рентген туяаг ерөнхийд нь хоёр ангилдаг. Тоормослох ба тодорхойлогч рентген туяа. Тоормослох рентген туяа маань болохоор нийл спектртэй цагаан гэрэлтэй ижилхэн, тодорхойлогч рентген туяа маань болохоор шугам спектртэй байна. Тоормослох рентген туяаг хэрхэн үүсгэхийг бид нар түрүү ярьсан. Бага их биш энергитэй электронууд анодыг мөргөн тоормослох үед хурдтгал нь буурснаа хурдтгалтай хөдөлснөөр саатлын буюу тоормослох рентген цэцрэг үүсдэг. Энэ маань цагаан гэрэлтэй адилхан нийл спектртэй байна гэж ярьсан. Харин тодорхойлогч рентген туяа нь болохоор анодын материалаас хамаардаг учраас тодорхойлогч рентген туяа гэж нэрлэгдсэн байгаа юм. Энэ нь анодыг хийсэн материалаас тодорхойлогч рентген туяаны спектрийн давтамж хамаардаг. Их хэмжээний энергитэй электронууд анодыг мөргөөд анодын дотоод бүрхүүлээс анодыг хийсэн материалын дотоод бүрхүүлээс өөрөөр хэлбэл К бүрхүүлээс ч гэдэг юм уу электронын суглан гаргах замаар тодорхойлогч рентген цэцргийг бол үүсгэж болдог. Энэ маань тоормослох рентген цэцрэг дээр шугам спектртэй давхардж үүсдэг байна. За бүгдээрээ зураг 2.1-ийг харъя. Зураг 2.1. Энд бидний өмнө ярьсан нөгөө олон электронд атомын бүтц дээр ярьсан бүрхүүлийн электрон бүрхүүлийн маань KL, MN гэмтчлэн бичигдсэн байдаг. За энд хэрвээ анодыг мөргөж байгаа хэдүүлж шаваад үзье тийм анодыг мөргөсөн анодыг мөргөж байгаа электронууд нь тухайн бодисын дотоод бүрхүүлээс электронын суглан гаргасан гэж үзье. Тэгвэл гадаад бүрхүүл LMN-ээс электрон шилж ирж тухайн К бүрхүүл рүү шилжиж ирнэ. Энэ шилжих замаар үүсэж байгаа сэр буюу бүлийг бид нар К бүл гэж нэрлэдэг. За тухайн бүл маань дотроо альфа, бета, гамма гэмтчлэн зүүн тооны шумаар шугамтай байдаг. За мөн адилхан L бүлийг үүсгэж болж байна, M бүлийг үүсгэж болж байна. За Англи эрдэмтэн Мозел 1913 онд рентген туяаны спектрийн давтамжийн томьёог гаргасан байна. За энд бид нар нэгдүгээр томьёог харж болж байна. Энэ бол рентген туяаны К бүлийн альфа шугамын хувьд бичсэн байна. Харин хоёрдугаар томьёо болохоор рентген туяаны L бүлийн альфа шугамын хувьд бичигдсэн байна. Эдгээр томьёонуудыг нэгтгээд 3 дугаар томьёог гаргаж болох бөгөөд энэ 3 дугаар томьёог Мозелийн хууль гэж нэрлэдэг. Энд омега тэнцүү R Z-ийн сигма квадрат 1-ийг хуваах нь N-ийн квадратаас нь 1-ийг хуваах нь N2-ийн квадрат гэсэн байна. R нь Ридбергийн тогтмол, Z нь тухайн атомын дэс дугаарын тоо, сигма болохоор экранчлах тогтмол болох нь. За одоо бүгдээрээ атом хэрхэн ботон цэцэрлэг талаар авч үзье. За атомын цэцэрлэг ерөнхийд нь бид спонтан буюу аяндаа цэцэрлэг, нөгөөхийг нь албадмал цэцэрлэг гэж хоёр ангилж болж байгаа юм. За тэгвэл хэрхэн аяндаа цэцэрлэг явагддаг вэ гэхийг энэ зургаас тайлбарлах багш. Зураг 2.2-ыг харъя бүгдээрээ. За зургийн 2.2-ын А-г нь харъя. За энд өдөөгцөн электрон байна. Өдөөгцөн электрон илүү их энергитэй. За өдөөгцөн гэдэг маань үндсэн төлөвтэй байгаа тохиолдолд хамгийн бага энергитэй байдаг. Тэгвэл үндсэн төлөвтэй байгаа атомд энерги гаднаас өгөх юм бол тэр маань илүү энергитэй өдөөгцөн төлөвч шилжинэ. За тэгвэл энд их энергитэй өдөөгцөн төлөвт байгаа электрон гэж үзье. Электрон үндсэн төлөвтэй шилжихэд илүүдэл энерги нь гадагшаа фотон болгон цэцэрнэ. Энэ процесс бол өдөөгцөн төлөвтэй байх амьдрах нас нь бол 10^8 секунд орчим ирэн битээ байдаг. За энэ процесс маань аяндаа явагддаг учраас бид нар үүнийг аяндаа явагдах цацрал буюу дэлхийн нийтээр хэлж яснаар спонтан цацрал гэж ярьдаг. За энэ гаргаж байгаа ботооны давтамж маань мэдээж ямар энергийн төлөвүүдийн хооронд шилжсэн гэдгээс бол шууд хамааралтай байна. За хоёрдугаар томьёог харъя. Тэгвэл эхний зураг 2.2-ийн А маань болохоор аяндаа цэцэрлэгийн зураг байна. За зураг 2.2-ийн Б-г харъя бүгдээрээ. Энд мөн адилхан өдөөгцөн төлөвт байгаа электрон үндсэн төлөвт шилжигч байна. За өдөөгцөн төлөвт байгаа тохиолдолд нь гаднаас ботон цэцэрхсэн байна. Ботон туссан байна гэж болгоно. Хэрвээ өдөөгцөн атом дээр ботон тусах юм бол цацрагалт нь нэрчимжээд цацрах магадлал нь бол өсдөг. Үүнийг бид нар албадмал цэцэрлэг гэж байгаа юм. За ингээд ботон туслаа. Ботон тусны улмаас
анхдагч туссан ботон маань энэ түүнтэй ижилхэн цацрагж байгаа ботон маань яг ижилхэн чиглэл давтамж бүхий 2 ботон болж гарч байна. Үүнийг албадмал цэцэрлэг гэдэг. Нөгөө талаас тусж байгаа ботооны энерги нь тухайн төлөвийн энергиудын ялгартай тэнцүү байгаа үед албадмал цэцэрлэг явагдаж байна гэж үзэж болж байна. Тэгэхээр цацарсан ботооны энерги маань хангадагч ботооны энергитэй тэнцүү байх нэ. За тэгвэл албадмал цэцэрлэгийг ашиглаад бид нар хэрхэн лазер оптик генераторыг хийж болох вэ? Лазер цэцэрлэгийг үүсгэж болохыг авч үзье. За энд X зузаантай бодис байна. Тэн дээр E0 эрчимтэй гэрэл тусаад E эрчимтэй болон суларч гарч байна. Үүнийг бид нар Бүгер Ламбертийн хуулиас мэднэ. Энэ Бүгер Ламбертийн хуулийг харах юм бол гэрлийн эрчим маань зузаанаас хамаарч экспоненциал буурна гэсэн хууль байгаа. Энийг өмнө мэдж байгаа. За тэгвэл ердийн нөхцөл гэдэг маань бид нар E1, N2 гэдэг хоёр зүйл тэмдэглэж л да. Энд E1 нь болохоор үндсэн төлөвт байгаа атомын тоо, N2-ыг өдөөгдсөн төлөвт байгаа атомын тоо гэж үзье. Тэгвэл бодис доторх үндсэн төлөвт байгаа атомын тоо нь өдөөгдсөн төлөвт байгаа атомын тооноос олон байж таарна ердийн нөхцөлд. Ийм учраас энд байгаа шингээлтийн коэффициент маань тэгээс их утга авна. Тэгээс их утга. Иймээс гэрлийн эрчим маань буурна. Инверс түгэлтэй тэгвэл нөхцөлд яах вэ гэсэн асуулт гарч иж байна. Инверс түгэлт гэдэг маань шингээлтийн коэффициент μ маань тэгээс бага байх тохиолдолд бид нар инверс түгэлтэй гэж үздэг. За тэгвэл инверс түгэлтэй тохиолдолд үндсэн төлөвт байгаа атомын тоо өдөөгдсөн төлөвт байгаа атомын тооноос бага боллоо. Тэгэхээр шингээлтийн коэффициент маань сөрөг боллоо. Ингээд гэрлийн эрчим маань өсөж гарах нь. Үүнийг ашиглаад нэг ботон маань ботооны нөлөөгөөр албадмал цэцрал явагдсанаар нэг ботон маань ижил чиглэлтэй, ижил давтамж бүхий 2 ботон болж үржих процесс давтагдсаар хүчтэй лазер цэцэрлэгийг бий болгож болдог. За ингээд зарим бодис инверс түгэлтэй нөхцөлийг бий болгох аргыг олсноор бол бид нар лазерыг бүтээх боломжтой болсон байна.